Хууль зүйн дотоод хэргийн сайд нэмд орж Арц намын бүлгийн хуралдаан дээр төсөө танилцуулмагцаа баггүй эсэргүүцэлтэд тулгарсныг их сурвалж мэдээлж байгаамаа. Засгийн газар хууль зүйн дотоод хэргийн сайдад хэмжээгүй эрх олох нөхцөлтэй болгосон байна гэж зарим гишүүд үзжээ. Батбаяр Баярсайхан нарын гишүүд хэрвээ төсөл тэр чигтээ батлагдвал ард түмний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хаагаа зогсохгүй үндсэн хууль зөрчинө. Мөн Монгол Ардын намынхан сонгуулийг луйвардах бэлтгэлээ хангаж өнгөрсөн 7 сарын 1 шиг үйл явдал давтагдвал зэвсэг хэрэглэхнэ хэмээн үзэж байгаамаа. Цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага, хөлийн зэрэг, дотоодын зэрэг бүгдээрээ нээлж хагаад одоо энэ хууль бус жагсаал цуглааныг л одоо дарах ийм зүйл харагдаж байгаа юм байна л да. Тэгэхээр Монгол улсын үндсэн хууль тодорхой заажсан байгаа. Монгол улсын ерөнхийлөгч, Монгол улсын их хурл одоо онцгой байдал тогтоох эрхтэй байдаг. Тэгэхээр заавал одоо энэ цагдаагийн байгууллагад ийм одоо эрх дарах өгөх одоо ямар ач холбогдолтой юм бэ? Ийм шаардлага байна уугүй юу гэдэг ийм асуудал байгаа. Нэг ясандаа үндсэн хууль зөрчиж гэнэ гэж үзэж байгаа юм л да. Тэгэхээр цагдаагийн байгууллага одоо дахиад ард иргэд рүүгээ буудах болцоо боломж нээгдэж байгаа. За тэгээд цаашлаад ярих юм бол хөлийн зэрэг байна. Одоо жишээл дотоодын зэрэг, хөлийн зэрэг. Хөлийн зэрэг хилээ дархан хилээ манжаах хэвээр одоо манай хэлжт маань одоо дотоодын одоо өмнө самуун гэж хэлээ л да. Дотоодын иргэдийн жагсаал цуглааныг дарах гэж одоо хилийнхаа үйл ажиллагааг одоо хамгаалах үйл ажиллагаа орхиод явах одоо ийм дүр зураг харагдаж байгаа юм л да. Хэлчихэд бол зөвхөн дархан хилээ л одоо хамгаалах ёстой гэсэн ийм зүйл манай гишүүд одоо ярьж байгаа. Үүнийг бол Баярсайхан нарын гишүүдийн гаргасан саналыг бүлгийн гишүүд дэмжиж төслийг засгийн газарт буцаахаар болсон байна. Гандул мэдээллээ.